За эдгэрэл маань хүн болгонд өөр өөрөөр буухаах тийм ээ. Учир нь надад нэг биеийн өвчин байвал тийм ээ. Тэр өвчнөө ангаах тухай бол бас байж болно. Эсвэл зүрх сэтгэлийн цаана нэг юм хоосон орон зай байгаад байдаг. Нэг л гундуу ганцаардаад байдаг бол тэр мэдрэмжийг, тэр гомдлыг тайлах тухай байж болно. За ерөнхийдөө ингээд гүн ядаргаанд ороод хэвтээд өвчтөг амьдралын төлөөх үйлдэл байхгүй болсон бүтээгч энергийн амин эрчмийн хямралд орсон, энергийн хямралд орчихсон бол тэр энерги эрчмээ сэргээж ирээд тийм ээ бядтай болоод амьдралынхаа сорилтыг даван туулах тэр тухай байж болно. Тэгэхээр хүн хүнд тулгарч байгаа асуудал байгаа нөхцөл байдлаас хамаарат түүнийг эдгэрэл гэж нэрлэнэ. За миний хувьд бол одоо эдгэрлийг үе ингээд өөр тодорхойлж байсан бол одоо бол би эдгэрлийг илүү их өөрийн жинхэнэ мөн чанар оршихуй, илүү их бие, илүү их хатуу физик бие биш, энерги зөөлөн энерги болж чадж байгаа тэр чадамжаа би эдгэрэл гэж нэрлээд явж байгаа.